Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц барих тухай яг 10 жилийн өмнө ярьж эхэлжээ. Тэгвэл 10 жил ярьсан хараагүй иргэдэд зориулсан анхны орон сууц энэ онд ажил хэрэг болж эхэлсэн байна. Уг нь аль 7 жилийн өмнө л орон сууцных нь газар техникийн асуудал зураг төсөл нь бэлэн болжээ. Гэвч төсөв санхүүдээр гацсаар 2015 онтой золгосон байна. Ямар ч тач нийслэлийн төсвөөс 4 тэрбум төгрөгийг энэ онд гарган хараагүй иргэдэд зориулсан орон сууцны ажлыг эхлүүлжээ. Хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн хажууд одоо ингээд барихаар шавын тавьчихсан. Одоо бол барилгын бол эхлэл ажил явагдаж байна. За энэ маань одоо 2016 онд давнагдан хийгдэхээр за нийт бол 4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр босох юм орон сууцны ажил хийгдэж явж байна. Орон сууцны барилга он дамжин баригдаж ирэх 2016 онд ашиглалтанд орно хэмээн тооцоолжээ. Орон сууцны байршил нь хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрлэлийн дэргэд баригдана. Ингэснээр улстай ганц байдаг хараагүй иргэд ажилтдаг үйлдвэрийн иргэд энэ орон сууцнд бүрэн хамрагдах боломжтой юм байна. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт ихтэл гэхэд 120 хүн ажилтдаг. Тэдний 90 бүрэн хараагүй иргэн байдаг байна. Гэтэл эдгээр хараагүй иргэдийн талаас илүү хувь нь Амгалан, Гачуурт, Баян хошуунаас өдөр бүр ажилдаа ирдэг гэж байгаа юм. Ийхүү хараагүй иргэдэд зориулсан орон сууц үйлдвэрийнхэн дэргэд баригдсанаар ажиллаж амьдрахад нь илүү амар баталгаатай болох юм а. Гагцхүү хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон сууц барьж өгсөн ч урьдчилгаа төлбөрийг яах вэ? Банкнаас зээл хэрхэн авах вэ гэд олон асуудал бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн тэтгэмжийн орлогод тооцдгүй ийм шалтгаанаас улбалаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд 8% орон сууцнд одоо хамрагдчих чадахгүй байна. Тийм учраас одоо бид нар энэ тусгаалan энэ үсүүдээ ингээд зориулсан юм чинь бас тусгай журмаар одоо ямар нөхцөл байдлаар болоо энийг нь хамруулах вэ гэдгийг бол тухайн үед нь гаргал. Зөвхөн харааны бэрхшээлэрч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь ажил хийх боломжгүй. Ажил хийдэгч хөдөлмөрийн үлснээс доогуур цалин авдаг байх жишээтэй. Иймээс орон сууцтай болохоор банкнаас зээл авъя гэхэд барьцаа хөрөнгө урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй байдаг. Тиймээс одоо баригдаж байгаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцны хувьд онцгойлсон журам гаргаж аль болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд худалдаа авахд боломжтой нөхцөл бүрдүүлнэ гэдгийг салбарын яамны зүгээс мэдэгдэж байна.